тэр хурал дээр тэгсэн чинь очисон чинь Мексик, Хятад одоо энэ дундад Аз бүгд ийм өөрийн гэсэн архины технологитой улсууд идэв шүү дээ. Хүн төрөлч өөрөө бий болсноос хойш өөрөөс мансуур улс огтох бүх юм л хийж исэн байна л та. Тэгээд тэр эртний технологиудын бүгдийг ингэж гаргаж ирээд одоо тайлбарлаж байгаа да. Тэгээд Мексик нэг хүүхэн байгаа. Тэр одоо Мексикийн тэр технологиг үзээд манад юу их олон янзын технологиуд хэрэгжиж идэг. Тэгээд нэг арх нэрдэг энэ асуудал ер нь анхнаасаа монголчуудын технологи Мексикт нэвтэрсэн юм болов гэсэн нэг тийм юм ярьж байна. Хамаагүй Мексикт шүү дээ тий. Тэгэхэд Мексик улснууд тэр нэг хийдэг бас нэг цагаан ундаа байдаг юм байл да. Бас нэгж гаргадаг. Тэр эдгээр нь одоо монгол технологитой адилхан уу буюу ч гэдэг юм уу. Тиймэрхүү юм ярьж байгаа. Тэгээд үндсэн чинь нөгөө Казахстанаас ирсэн нэг жоохон залуу охин бүрх юм. Тэр гэсэн чинь одоо энэ аав хийдэг технологи ярьж байгаа. Тэр чинь бас нэг аюутай цагаан эдээ боловсруулах технологи тэгээд Казахстаны тэр харуул хацарсан үе муухай амтд юм биш. Наад юу таалагдав. Хатуу дээрээс нь давстай. Тэгээд тийм нэг хүн таашаал одоо монгол хүний нэг таашаал гаргаад манай аав гэж хажууд нь ирсэн. Төгс боловсрсан бүтээгдэхүүн юм биш үү? Бид нар тэгээд хүүх харуул хацардаг байж Европог арах туултай цагаан эдээ. Гэхдээ тийм юм байж магадгүй. Үндсэн чинь өндөө монголчууд бол энэ хоол хүнсийнхаа тал дээр бол тэр үнэхээр тэр юуг нь бол сайн. Манай харуулыг хин чийзээд хүн муухай гэж хэлдэг шүү дээ. Яг үгүй жинхэнэ хөдөөний хатцсан тэр нэг ахтар харуулыг бол чөдөн хугалаад уграад байдаг тийм харуулыг нэг бол ойлгодгүй л дээ Европ. Гэхдээ зөвхөн одоо ингээд гаргаж байгаа шинэ технологийн харуулыг бол хин чийдэж шүү дээ. Ямар ч юм бол. Тэгэхээр бид нар юу гэж тэр юм дээр дүгнэлт хийсэн гэхээр монголчууд чи ерөөсөө өөрснийхөө ундаа эдгээр одоо яг төрөл баг байж болох юм. Гэхдээ хийдэг бүх юм тэр төгс төвтөр технологиор хийгдсэн юм байна. Тэгэл нөгөө сурвалжид байгаа айраг уугаад одоо 2 дахь 3 дахь юуны бүлэлтийн ч юм уу нэрлэлтийн айраг уугаад согтоод юм гэсэн чинь тэр чинь өндөө бол тэр нөгөө ард хорд бүгдээрээ эсэл юм байна л да. Тэгэл зүгээр айраг уугаад нам унаад байгаа биш юм байна л да. Тэр хорцыг уусангууд ерөөсөө шууд гисэн шүү дээ. Тэгээ тийм юунууд байгаа. Тэгэхээр тэр сурвалж дээр байгаа мэдээнүүдийг ч гэсэн бид нар яг нэг ганцхан хүмүүс гэдэг нэрийг яваад байгаа байхгүй юу? Үүндээ бол тэр хүмүүс чинь дотроо хичнээн их задарч байгаа гэдэг бид нар сая л бид тэр юунд уралд очиж ойлголоо л да өөрөө. Тэгээд одоо тэгэхээр яг хөө шинжлэх ухаан нэг ганц түүх гэж явахгүй болчихжээ. Түүх биолог хоёр холилдох юм байна тийм ээ. За түрүү жил манай бас хин гэж нэг хүн ирсэн Монгол эрдэмтэн Америкийн Принстон их сургуулийн Никола де Космо. Тэр хүн болон Монголын эзэнт гүрний юг Байлдан дагуулын үе цаг агаарыг манай энд олдсон модны цагаагуудаар гаргацсан шүү дээ. Тэр нь нарны идэвхжлтийн онол монголтой бүгдээрээ нийлээд үзэх юм бол тухайн үед яг 14 дугаар зууны үед бол монголчуудын цаг агаар маш их таатай нөхцөл байсан юм. Ялангуяа бороо хоор ихтэй учраас тэр тэжээл ургамал бүх юм их сайхан байсан. Адуу мал тааргалдаг асуудал дээр бас нэг юм байна. Их бороо орсон юм байна. Маш их бороо орохлоор бас их аюултай гэдэг. Тэр нь юу гэхээр морь туурай бас юм байдаг. Тэгэхээр яг тэр хоёрын дунд үеэр монголчуудын одоо ганц дайны тийм ээ одоо логистик болсон энэ морд маань их сайн тэжээлтэйс учраас морд их үлдсэн юм бэ. Тэгээд тэр байлдан дагуулчин ерөнхийдөө биелээ болсон гэдэг ийм онолоор гарч ирсэн байхгүй юу. Тэгэхээр тэрийг гадны хүн хийж судалгаа харуулдаг. Бид нар хийх ёстой байхгүй юу монголчууд. Манай тэр биологийн усуд нь байна уу, тэр модны усуд байна уу, бүгдээр байгаа. Дандаа л гадаадд дээд сургууль төгссөн усуд их байна шүү дээ. Тэгээд бид нар бас төгч талаас ингээд хамтраад тэр байтгай судалгааг хийж болох байхгүй юу. Тэгэхээр энэ судалгааны цаг хүрээ бол маш их өргөн болж байна. Тэгээд та нар дан хуулиа гэж бас бодохгүйгээр жаахан бас 2-3 шинжлэх ухааны энэ огцон дээр судалгаахаа хийвэл өстэй ийм бой судалгаахаа юм шүү гэдэг хэлмээр. Дан ганц хуулиараа болох ингээд бас харж байна. Хуулийг юутай хосдуулж болох вэ?
Тийм тэрийг сайн харж хийх хэрэгтэй юм байна. Тэгэхгүй яг ингээд хоосон одоо юу гэдгийг дан нэг тийм хоосон заалтуудын талаар яриад ингэсэнгүү тэгсэнгүү гэж яхах орно. Энийг тэрнтэй хослуулаад судалгаа хийчихвэл ямар болов гэдгийг та нар бас өөр тэрийг дүнг тэгээд гадаад ирэх гэх юм байна. Хүний энэ толгой болж байгаа процессыг та нар юу яаж болохгүй өгөөсгөж болохгүй. Хүн чинь ерөөсөө зөв зөв сууж байгаа сонин дүнг хийчихдээ шүү дээ. Сая манай нэг бас оюутан хөдөө ам ахны тухай бакалаврын ажилдаа хамгаалж байгаа. Тэгээд урьдчилсан хамгаалалт чи одоо оны үтгийн музейд танилцуулах хийгээд тахтай яа. Тэгээд шинжлэх ухааны ямар ч юм алга гэд буцаач яваад засвар хийгээд тэрэн дээр ажиллагээд явуулсан. Яг жинхэнэ хамгаалтан дээр ороод ирсэн чинь их сонир юм хийгээд ирсэн хүүхэд тэр үгээр сургууль дээр бас хөдөө арга гэж байгаа болохоос яг хөдөө арга гэдэг маань хаана юу гэдэг тодорхой бус тийм ээ. А гэхдээ эрдэмтэд бол янз янзын байдлаар л одоо энийг тэр хөдөө арга гэдэг одоо нэг тогтцсон нутгийг хэлээд идэв. Гэтэл би бол тэр нутгийн одоо аман сурвалжуудыг аваад үзсэн бол хөдөө арга гэдэг маань нууртай ч байсан, устай ч байсан, тиймч голтой, тиймч толгоцтой тийм нутаг бай. Тэгээ тэрийг ингээд одоогийн байдлаар аваад үзсэн бол одоо тэнтэй аймгийн тийм нутаг бол яг энэ таарч байна ч гэдэг юм уу. Ингээд нөгөө бидний гадуугаас ахуулаад яриадсэн нэг хэсэг нутгийг бол шал өөр тийш явж тавьчихсан байхгүй. Тэр батлагдах хэсэг нь хамаагүй. Тэр бол сүүлийн үедээ хамгийн гол хүүхэд тэгж сэтгэхэд тэр дороо нэг сар өгөхөд тэрийг шинжлээд ингээ ороод ирнэ гэдэг чинь айгүй аюултай юм байна. Хамгийн гол нь тэр сүүлд нэгнийхээ ингээд өөрийн гэсэн судалгаа болгоод олон насаараа одоо юу гэдгийг насан туршдаа олон жил ингээд судлаад эхэлсэн юм. Тэгээд өөрөө тэрийг батлаад ирээд олчих. А гэхдээ зөв хүний юм болоогүй. Нөгөө музейн танилцуулгаасаа манай энэ нутагт одоо төчнээ алдралтанд төрсэн, тийм юм төрсэн, ийм юм төрсэн гэдэг бол энэ бол бидний одоо их сургууль төлөж авах сэдв биш ээ гэж бид нар хэлж байгаа. Чи юу хийж? Чиний анхаарал байх хэрэгтэй. Чи харах хэрэгтэй энэ асуудал. Тэгээд хэлээд бидний бүгдийн байдлуудад надад ч баталгаажуулах хэсэг нь хамаатай юм. Гэтэ чи судалгаа хийсэн байх гэдэг дээр нь бид нар үнэлж байгаа байхгүй. Тэгэхээр яг л тийм юм бас хэрэгтэй. Хүний юмыг хуулахтай биш. Өөрөө гоё шинээр сэтгэх. Тийм юм байхгүй. А гэтээ хамаагүй явахгүй шүү дээ. Цаан чинь баригддаг онол байна. Арга барил байна. Тийм ээ? Арга зүй байна. За тэгээд эрдэм шинжилгээний хийдэг нэг механизм байна. Тийм ээ? Тэр эдгээр чинь та нарыг ямар нэгэн байдлаар барина шүү дээ. Тэгвэл сэтгэхийн хувьд бол та нар чөлөөтэй сэтгэж явах хэрэгтэй. Ерөөсөө юм явцсан юм дээр ингэхлээр гэж нэг юм бариа суугаад байхгүй. Би нэг өөр талаас нь харуул яасан. Би нэг юу өгөөсгчүүл яасан. Би нэг юу шинээр нэмчүүл яасан гэдэг. Дандаа тийм нэг сони асуудлыг тэр what, why, how гэдгийг дандаа асууж хийх бас хэцүүгээр. За асуух юм байна уу? Би одоо цаг болсон гэдэг намайг яачлаа. Зөвхөн юу нэ? Тийм асуусан. Тосноо хүсдэг. Аргументаа гэсэн аргачлсан концепцоо зөвхөлсөн. Тэгээд тэр нөгөө бичвэрийн арга болчих юм уу? Тийм түүхтэй зөв үзсэн юм байна. Тэс санал болгож болох гэж бид олж уусгах байна. Энэ юм гараад явуулна. За та нарын тал дээр бол би мэдэхгүй шүү дээ. Та нарын шинжлэх ухааны чиглэл дээр та нар сүүлийн үеийн энэ Монгол судалтай холбоотой баруун улсуудын бичиж байгаа юмнуудыг нэг сайн харж байгаа. Янз янзын юм байна. Би хин Минчин бол мэднэ судалгааны ямар зохиолууд байх вэ? Одоо Томас Олсон гэдэг нэг Америк эрдэмтэн байгаа. Тэр бол монголчуудын эзэн түүхний судалгааг ерөөсөө 180 градус эргүүлсэн хүн шүү дээ. Ягаад гэвэл тэр хүн монголчуудын энэ байгуулсан эзэн түүхний ачаар дэлхийн шин шатанд хөгжсөн байна гэж хэлсэн байхгүй шин шатанд гарч энэ өнөөгийн хөгжлийн үндэс бий болсон. Евроазийг холбосон мэдлэг тараасан гэж байна монголчууд. Тийм ээ мэдлэг юу болсон? Хамаагүй байсан Иранаас хятад руу хичнээн олон одоо сүлжбэлийн мастеруудыг шинжилсэн байхгүй. Ягаад гэхээр хятадын хевс юм нэг их сайн явдаг гэж. Тэгэхээр Иран
дундад Азийн мастер чинь хевсээрээ тийм ээ. Хэрсний технологи яаж хөгжсөн бэ? Энэ дэлхийд гэх юм бол монголчууд хөгжүүлсэн байна. Яг л нэг газар хевшмэл байсан технологи өөр газар очих хэрэг яг уу. Хамаагүй өөр өнгө зүс аваад мөн адил хятадын тэр нөгөө нэг шаазны цэнхэр өнгө байгаа шүү дээ. Тэр цэнхэр өнгө хятадаас Иранд очиж шал өөр технологи болгочихсон. Одоо тэр шаазан марны технологи хөгжсөн гэж яриад. Тэрний чинь бүр нь хин болж исэн юм гэхээр энэ онлын эзэнт байна. Тэгэхээр тэр мэтэр шинжлэх ухааны их олон салбаруудыг бол монголчууд дэлхийд дээр нээж өгсөн, нээж нэгтэй өөрснөө нийцсэн юм шүү. Тэрэн дээр одоо ингээд бас манайхан бодлоод монголчууд одоо дариг яатсан, цаасан мөнгө бий болгоцсон юм гэж яриад. Тэр бол ерөөсөө урд хятад байсан тэндээ их хөгжил болоогүй юмнуудыг хөгжлийн эзэгт нь хөгөхдөг монголчуудын өмнө болсон байхгүй. Тэгээд одоо энэ өртөө, зам өртөө, энэ яам там юмны газар нээсэн гэж яриад байдаг шүү дээ. Энэ бүгд чинь бол аль дээр үед нүүдэлчин ард түмний дунд байдаг юм байхгүй. Ардын систем, өртөөний систем гэж чинь байсан. Тэгээд Александр нөгөө агуу Александр чинь хиний Дариус 3-та Ираны хаантай байхдаа өртөөний системтэй байсан байхгүй. Тэгээд бид нар тэрийг бол хүмүүчүүдээс ирээд байгаа хүмүүст ч хүмүүсэн бийж болох юм. Ер нь нүүдэлчин ард түмний нүүдэлдэг систем тэр ардын системтэй тэгээд тэр өртөөний системтэй байсан гэж байна. Гэхдээ энийг хамгийн төвлөрд болгоод дэлхийн нийтээр танаас нь хиймээ гэх юм уу?